1-2-1-2-1. За санагдсан уу guys, ингээд энэ өдрийн мэндийг та бүдгийг хүргэе хідүүлээ ревюнд орцгоё. Ревю руу орохоос өмнө мэдээж ганц хоёр зарлалаас эхлэе guys. Яагаад тэгэхээр ерөнхийдөө та хэд мэдж байгаа бол манай сургалтын бүртгэл маань эхэлсэн байгаа тийм ээ. Манай community volume trade хийдэг community байгаа. Тэгээд volume trading-ийн хүрээнд бол бид нэр сургалт явуулдаг байгаа. Тэгээд энэ сургалтын бүртгэлийг бол өнөөдрөөс хойш эхлүүллээ. Тэгэхээр манай сургалттай холбоотой ихэнх асуултуудын хариулт маань манай сайтн дээр байгаа. Trading гэж юу вэ, CVP гэж юу вэ, сонирхож байгаа асуултууд те. Энэ асуултуудын хариултыг та хэд мэн төрийн шуурхай авахыг хүсэж байгаа бол CVP Mongolia.ru гэсэн сайт руу ороод авчиж болно те. Тэгэхээр бүх линкүүдийг тухайн видеонд description руу оруулъя. Тэгээд сургалттай холбоотой бас дараагийнхаа мэдээллүүдийг те login to CVP shop гэсэн цонхон дээрээ дараа та хэд мэн орж болно. Тэгэхээр CVP shop гэсэн те манай дэлгүүрлэв шилжээд ороод ирж болно. Энд манай бүх л төрлийн продуктууд байгаа. Тэгэхээр одоо байгаа CVP basic гэдэг энэ сургалт те хизээ эхлэхийн, бүртгэл нь хизээ эхэлсэн, бүртгэл нь хизээ дуусгын, яадаг сургалт вэ гэдэг тухайн мэдээллийг эндээс та хэд маань авчиж болно. Хямдралтай сургалт байгаа шүү, окей. Тэгэхээр энэ видеог бас эндээс үзчихэж болохоор байгаа шүү, окей. Сургалтын хөтөлбөрүүд та хэд энд хэлэгдсэн дээр байна. За, индикатор маань бас худалдаа руу гарцсан байгаа шүү, окей. Тэгэхээр яадаг индикатор вэ гэдэг мэдээллийг эндээс авчиж болно. Окей, түүнээс гадна guys, энэ CVP Partners гэдэг цонх байгаа. Бид нартай хамтарч ажиллаж байгаа компаниудтай та хэд маань танилцаад авч болно. Мөн та хэд анхаарлыг 8cap Forex broker руу хандуулсан. Тэгэхээр энэ бол алдартай брокер тийм ээ, international broker. Тэгээд хамгийн гол нь энэ 8cap broker маань Монголд өөрийн гэсэн official салбартай болсон байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол спорттой болсон байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр та хэд маань тухайн цонхон дээр дараад 8cap broker руу шилжээд тэгээд ерөөдөө монгол хэлээр спорт аваад авчих боломжтой гэсэн үг тийм. Шууд монгол хэлээр харилцаад эсрэг талын хариу аваад ерөөдөө явах боломжтой боллоо гэсэн үг, окей. За тэгээд хамгийн сүүлийн хэлэх гэж байгаа нэг хүрээнд guys манай CVP Mongolia гэдэг YouTube channel дээр хичээл гарсан байгаа. Энэ хичээл маань оролтын сигналын тухай хичээл байгаа. Тэгэхээр тэгээ volume trading-ээр яаж сигнал авч арилжаараа орж болох юм бэ гэдэг тухай мэдээллийг эндээс авчиж болно тийм ээ. Тэгэхээр манай монголчууд маань ерөөдөө volume trading-ийн тухай ерөөдөө жоохон дутуу мэдээлэлтэй байгаа тийм. Тэгэхээр мэдээж volume trading-ийг ашиглая гэж байгаа бол ямар нэг мэдээлэл хэрэгтэй тийм. Яг юу юм бэ? Давуу тал нь яг юу юм бэ гэдэг тухай мэдээллийг бол манай YouTube channel-аас бол та хэд маань авчиж болно. Тэгээд үнэхээр сонирхлыг чинь татаад хэрвээ явчих юм бол тийм манай сургалтанд мэдээж бол оролцоод ингээд явах боломжтой. Манай community гишүүн болоод явах боломжтой тийм. Тэгэхээр guys хамгийн сүүлийн хэлэх гэж байгаа нэг хүрээнд энэ хичээлийг та хэд маань сонирхоод үзээрэй. Энэ бол манай сургалтын хамгийн сүүлийн хичээлийн нэг нь байгаа шүү. Окей. Тэгэхээр feel free ямар ч үн төлбөргүй ингээд нээлттэй үзээд явах боломжтой байгаа шүү, окей. За тэгээд хэдүүлээ зарлалаа ингээд дуусгачих. Ревюроо орцгоё тийм ээ. Тэгэхээр доллар маань юу хийгээд байна? Хараас доош явж ин тэ. Тест өгсөн. Manipulation хийсэн газараа тест өгсөн тийм ээ. Тэгээд доош унчлаа шүү дээ. Гэхдээ ингэж гэп дуунаад байгаа нь надад ерөөс таалагдахгүй байна. Энэ гэп хаана гэсэн үг битсэн байдаг. Гэхдээ эхлээд бол иш цөм хийх гээд байгаа царайтай байгаа дээ л дээ. Одоо энэ гэпийг бол хэдүүлээ заавал тэмдэг хэрэгтэй. Зэний цагт ирнэ гэдэг утгаар тийм ээ. This is not good. Ингэж яг хөө тэгэл хэрвээ зах зээл маань үнэхээр доош нь орж ирнэ гэвэл энэ ч яг хөө тэгэл мэдээж доош эхлээд сүмэлэн те. Тэгээд тэндээс ямар нэг реакшн орно. Тэр реакшн тэгэл яг ямар реакшн орох юм? Муу реакшн орох байх л та. Яг тэгэхээр хэрвээ ийм зүйл хийж доош орж иж байгаа бол айгүй бол энийг бол тухайн үед бол брейк хийх бах те. Тэгээд яг муу реакшн төрлийг юм ороод тэрийг хүтэндээ нэг pullback ороод тэгээ буцаагаад цөм хийх бах л та. Тэгэхээр тэгж доош нь 100-аас доош нь тренд эхлүүлэх гэдэг байгаа бол энэний хүртэл нэг pullback орж болно гэдэг утгаар л хэдүүлээ авч үзсэн л дээ. 101 102 хавцаар тий. Яг гэж ингэпийг энэ чиглэлтэй гэдэг. Ирэх санаа байх шиг л шүү дээ. Энэ wave-ийн хүрээнд бол бид нар л өөрлөв хийцсэн байна. Тэгэхээр чи ишнэ нэгдүгээр level орно гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ ч яг блок хэмжээнд блоктой байна. Доллар дээр хэлэх маалгадаг guys. Үнэхээр ингээд яг бидний хүлээлтийн дагуу доош нь гаралтай хийцсэний дараа тэгээд бид нар одоо хавс энэ хавьяас шорт харж ирсэн явсаар л энэ. Тэгэхээр хүлээлт бол одоо бол өвдөхгүй яа. Тэгэхээр нэгэнд гаралтай хийц учраас тий. Энэ хавьд гаралтай хийж чадахгүй байгаад байсан бол одоо л цэвэр гаралт явж байна. Энэ хавьяас бол бас жоохон савх бах яа. Тэгэхээр том time frame зүүн учраас өдрийн time frame бол савж таараа. Энд чинь 7 хоног сарын левелүүд байхгүй. Тэгэхээр өдрийн левел бол нэлээд цааш наашаа болно. Тухайн үед яг хоо connection үүсээд одоо энэ левелүүдийг доош нь сэтгэлд ороод ирэнгүүт өдрийн time frame энэ яваад солиорох бах. Цагийн time frame 4 цагийн time frame бол бүр ярилтгүй тийм ээ.
Яг уу тэгээд бид нар ямар доллар ярилцдаг биш, ямар ч гэсэн энэ хавьяас зөндөө юм болох байх шүү гэдэг утгаар тийм ээ. За тэгэл одоо голдон дээр одоо юу болохыг хэдүүлээ харъя. За еврог яг уу бас нэг хараад те. Евро ч аль хэзээний төрүүлээ яваад байгаа шүү дээ. Тэгээд евро ч аль хэзээний индекс хэлцээ яваад байгаа байхгүй. Тэгээд тухайн үед 7 хоног тэр тестинг level үүсгээд цааш нь manipulation хийгээд тийм ээ. Энэ manipulation-ыг нь хэдүүлээ. 7 хоног ойлгомжтой те. Stop and action энэ угаас single bar manipulation. Өдрийн time frame дээр бид нар юу хийсэн те. Энэ бүх зүйлүүд дараад нь цохилтын баар те. Цохилтын баарын дараа бид нар шууд явсан. Энэ зүйл дээр бол энэ бол ойлгомжтой. Тэгээд хүлээлт бол хаашаа дээшээ те. Энэ дээр яг хуу ерөөхдөө gap-ийн хэмжээнд бас gap байна. Тэгээд энэ gap-ыг бол бас хаах бах тийм ээ. Гэхдээ хизээ хаахыг бол бид нар мэдэхгүй яа тэгэхээр нэгэнд цохилт хийгээ явчихж байгаа бол те. Тэгээд долларын хэмжээнд ч гэсэн хэрвээ бид нар цохилт хийгээ явчихж байгаа бол энэ бол бүр дараад нь ирж болох гэдэг байхгүй. Хүлээлт хийх юм байна. Gold юу болж байна? Gold-ийн хувьд ч гэсэн тэр тойн тэр gap байгаад байгаа тэр gap-ийг хизээж хаах юм би бол хэлсэн те. Заавал тэрийг хаагаад шаардлага байхгүй. Хэрвээ санаачлаг баяр тал руугаа яваад идэг manipulation хийгдээд хоёроо хийгээд яваад санаачлага бариад их юм бол бас ихэд ямар шаардлага байхгүй гэж ярьсан. Явж байна. Тийм ээ. Энэ point of control болцсон 7 өнөдөр дээр цогцолтой явж байна. Nice. Окей, гаралт сайхан байна уу? Тэгэхээр энэ дээр өдрийн time frame-ийн хэмжээнд ямар болцоонууд байна? Импульсээ хэдүүлээд зурчээ. Тойж байгаа. Энд дээр жоохон бустлээтэй л та энийг. Гайгүй болоош нөө. Correction ч гайгүй л. Энэ wave хүрээнд бол бүр ойлгомжтой биз дээ тийм ээ. За тэгэл ерөөхдөө бол буулш байна. Арилжаануудаа ерөөхдөө 4 цаг 1 цаг дээр хийгээ авчиж болохоор харагдаад байна те. Өдрийн time frame-ыг гайгүй баланстай харагдаж байна. Тэгэхээр гайгүй спорттой байгаа гэсэн үг. Тэгэхээр харж байгаад те цагийн time frame 4 цагийн time frame-ууд маань ямар хуу байдалтай байна гэдгээс хамаарат арилжаа хийе авчиж болохоор байна. Хэрвээ солигдоод санаачлаг солигдоод авчих юм бол яг тэрийгэ дагаад short хийгээ авчна гэсэн үг шүү дээ. Энэ дээр бол миний зөвлөгөөний хэмжээнд бол ерөөсөө 4 цаг 1 цагаа дагаад явчих хэрэгтэй. Яг тэгэхээр өдрийн time frame бол нэлээд хөрхэн баланстай байна. Гэхдээ вариантууд бол хит байна те. Ядаж нэг break хийсэн газар руугаа буцаагаад орж ирэх. Тэгээд одоо энэ чинь үлдээсэн liquidity-г авах төрлийн вариантууд бол зөндөө. Энэ нь бол жижиг time frame-ийн асуудлууд. Жижиг time frame системийнхаа дагуу тэгэл арилж байгаа хийгээд явчих болно те. Хамгийн гол нь stop-а хүлээх хэрэгтэй. Stop-ийнхаа хүрээнд сигналаа хүлээх хэрэгтэй. Тэгэл задчих явчин те. Яарад бол хэрэггүй. Системийнхаа дагуу явчих хэрэгтэй. Болог багт нь дундуур нь ороод усаад ах юм бол мэдээж өлтөө юм бол болохгүй л дээ. Энэ дэр бол gold бол буулчлаа. Гэхдээ яг correction бол орж болно. Энэ бол жижиг time frame шилтгэлэн. Яг түүний дараа биткойн тийм ээ. Энэ юу вэ? Тэгэхээр бид нар ерөнхийдөө point of control-ийн хэмжээнд хэцүү correction оруулсан байна те. Энэ хэцүү correction маань break хийхгүй байна доошо. Гаралт байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энд бол ерөөсөө consolidation хийж байгаа гэдэг утгаар те зүгээр wave model хийгээд байгаа байхгүй цааш наашаа break хийх гэдэг. Энд ч байгаа энэ liquidity-г яагаад үлдээгээд байгаа break хийхэд тулд те энэ liquidity-г энэ ч үлдээгээд байгаа байхгүй. Ерөнхийдөө одоогийн байдлаар seller-ийн хэмжээнд бол нэг зовоодох юм байхгүй. Buyer-уудыг зовоод байгаа байхгүй. Buyer-уудыг ерөөсөө дандаа зах зээлээс гаргаад байна те. Одоо эндээс эхлүүлээд жижиг time frame дээр заавал liquidity авагдаж байна. Дахиад авлаа те. Энэ хавьд liquidity байсан энэ liquidity-г авлаа. Ерөөсөө buyer-уудыг зүгээр ойлгохгүй дандаа liquidity-г аваад байгаа байхгүй. Яахын тулд вэ гэхээр buyer-уудыг бүр ядраах гэдэг те. Дараад нь buyer-уудгүй дээшээ явахын тулд. Тэгэхээр бол bullish хэвээр байна миний хувьд бол яг тэгэхээр энэ дугаас гарч ирсэн buyer маань цааш number-ыг хийх санаатаагаар явсан байна те. Энэ өртгөлийг хийхдээ. Энэ өртгөлийн хэмжээнд бол бид нар бол цааш наашаа consolidation бол хийж болно. Тэгээд 9 шидийн одоо тэг кластеруудын үүднээс 9 шидийн баталгаанууд бол биднэрт байна те. Тэгээд хамгийн сүүлд бид нар яасан бэ? За энэ зүйлийг хэдүүлээ устгачээ. 7 оны time frame хэмжээнд энд юу вэ? 7 оны time frame хэмжээнд энэ ч энийг бол би гаралт гэж үзмээр байна. Энэ ч point of control-тай байгаа. Энэ point of control-ийн хэмжээнд юу болсныг хэдүүлээ харъя өдрийн time frame дээр. Энэ ч manipulation орсон байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тухайн энэ кластерын хэмжээнд харах юм бол B хэлбэртэй кластер байгаа. Доороо дельтаны макстай байгаа гэдэг байгаа байхгүй дельтаны макстай. Тэгэхээр B хэлбэртэй. Тэгээд цааш нь цохилтын кластер биш үлээч гэсэн
түлхэлтийн кластер ороод ирсэн байна тийм ээ. Тэгэхээр хүлээлт 71 тайфрам их хэмжээнд correction дэшээ буюу шууд дэшээ гэсэн хүлээлт байгаа байхгүй. За дараад өдрийн тайфрам руу харах юм бол селлертлийн ойрын ликвидитээр бол гарцсан байна тий. Селлертлийн дараагийн ликвидитээр бол энэ зүүн ликвидитэ гараад ирж штэ тийм ээ. Зүүн ликвидитэ. Тэгэхээр одоо бол pullback орох хэрэгтэй байх баяр тал руугаа. Тэжгээр энэ юу болоод байна. Энийг арай жоохон цэвэрхэн зуръя те. Ингээд. Тэгэхээр нөгөө нэг manipulation хийсэн газар руугаа pullback орчмоор энэ бол юу юм? Энэ чинь сарын тест байсан баха. Тэгээ сарынхаа тестийг жоохон бүдгэрүүлж. Тэгэхээр энэ газар руугаа буцаагаад pullback ороод те. Энд чинь manipulation хийгээд дэшээ гараа авцсан биш таарж юм уу тест open action. Тэгэхээр энэ дээр нь бол long орж болохоор байсан байна. Тэгэхээр энэ газрыгаа тестлээд энийг дахиж manipulation хийхгүйгээр явчих болно те. Энд бас яаж болдгийг та бүгдээрээ мэдэн шүү дээ. Stop хэмжээнд тест үлдээчих болно. Тестийнхаа manipulation хийгээд тэгээд дэшээ явчих болно. Энэ левелийг оролдохгүйгээр тэгж бас болно. Бусдаар бол шууд дэшээ орж ирээд ерөнхий manipulation хийгээд дахиад явчих болно те. Яа тэгэхээр энэ чинь point of control level орцсон байгаа гэдэг зүйлийг санаарай. Тэгэхээр ерөнхийдөө баярыг хэдүүлээс харъя. Тийм цөм дээр юутай гэсэн үг те. Блокныхоо зүүн дээр цөмтэй гэсэн үг. Тэгэхээр энэний хүртэл доор ойж явж болж байна. Импульсийг хэдүүлээ харъя. Импульс нь аль хэзээний энэ тестэн дээр байгаад шүү дээ. Тэгэхээр энэ тест маань баригдахгүй байх юм бол цааш нь доош зүүн рүү орно гэсэн үг тийм ээ. 4 цаг. За байц. Энэ чинь доош вэв орсон. Энийг ямар ч юмтэй энэ шатан дараалтай левелүүдийг бол баг энэ чинь бол зүгээр л баг ингэчмээр юм байна дөө. Энийг авбал бүгдийг л авах. Тэгэхээр ерөнхийн нэг point of control хэцүү блокны point of control үүсгээд тэгээд энэ чинь уг нь wave оруулмаар байдаг. Гэхдээ булчитэй яа тэгэхээр энэ чинь ингээд задраад заваараад явчих шнэ нэг левелүүд нь хоорондоо зөрөөд. Тэгэхээр ерөнхий wave дэшээ явуулаад энэ чинь point of control өгүүлдэггээд энэ дээр бол блок зурмааргүй байна. Тэгэл доошоо. Энийг ч гэсэн яг хөө side correction мөн л та гэхдээ эцсийн байдлаар энийг зүгээр нэг том блок руу оруулчвал аль хэзээ өнгөрцөн учраас тийм ээ. Яг хөө зөнгөж сургалтанд сууж байгаа хүмүүс маань бол мэдээж тэгж сурал да. Эцсийн байдлаар бол ингэчүүл chart арай цэвэрхэн харагдах байхгүй. Энийг яг хөө туршлага үүднээс тэгээд дараад нь тайд маань бас тэгэл зурдаг болно да. Одоо энэ дээр жишээлбэл те дөрмийн дагуу бид нар яах ёстой вэ? Ингээд ингэх ёстой шүү дээ. Энэ дээр бол VPP орж ирнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ цаана дахиад level байгаад байгаа. Тэгэхээр ингээд их шаардлага байхгүй. Энийг бол нэг том блок руу оруулаад нэг том liquidity мөрдөж болох байхгүй яа. Тэгэхээр баярын өргөтгөл байгаа учраас те. Тухайн үед энэ live hedge хийх үед бол мэдээж юм хийгээд явчихна. Одоо өнгөрцний хувьд бол энийг ингэж wave оруулах шаардлага байхгүй яа. Тэгэхээр энэ хоёрыг хоёулынгийн гуслан штэ эцсийн байдлаар. Энийг бол нэг тоохгүй. Яа тэгэхээр энэ хоёрын хоорондох зай жижиг үстэй хэрвээ ингээд орцсон байсан бол тэгвэл болж байна. Side correction оруулж байна. Бусдаар бол энэ ч бол нэгэнд өнгөрцөн юмыг бол зүгээр point of control оруулаад энийг бол бараг дөрвөөр оруулна шүү дээ. Point of control гэж одоо бараг дөрвийн дөрвөөр те дөрвөр госвол шууд госвох энийг тэр чигээр нь. За энэ level өдрийн time frame хэмжээнд хэрэггүй. Энийг гэдүүлээ. Ийшээ яаж орж ирснийг харъя л та. Дөрөв дээр ингэж орж ирээд тийм байна те. Тэгээ эцсийн байдлаар бүр ингэж орж ирсэн байна. Наа чи гаралтай хийцэн бэл юм байна л да. Correction орох уу? Энд чинь ямар амар open interest дэше гарч ирсэн шүү дээ. Энэ өргөтгөл open interest дэше явсныг бодвол барьж болохоор л харагдаад байна шүү ер нь бол. За энэ level хэрэгтэй юм байна. Энэ level бас л байж ивэл зүгээр юм байна шүү. Энэ 4 цаг хаахтахаар бид нар энэ тестинг level тавьчих болох гэдэг л тийм ээ. За ямар ч гэсэн энэ бол bullish guys. Биткойн бол тэр чигээр bullish. Тэгэхээр bullish-ийн хэмжээнд setup харах хэрэгтэй. Setup-ийн хэмжээнд сигналыг хүлээх хэрэгтэй. Тэгээ сигнал дээр орлоо. Тэгээ сайхан мөнгө хийлээ те. Яагаад хэрэггүй? Яагаад тэгэхээр бид нар 3 дахь төрлийн тоглогч байгаад байгаа те. Market maker баах юм хийлээ. Баах юм хийсний хэмжээнд хүмүүс liquidity-г цуглууллаа. Тэр liquidity-г нь авч явах үед хүмүүс мөнгө алдчих үед бид нар арилж арга оох хэрэгтэй байхгүй. Ерөөсөл тэгжиж зах зээл дээр амьд үлдэн тийм ээ. Тэгжиж зах зээл дээр мөнгөтэй. Яг хөө тэгээд бидний арга барилын утга учир тийм байгаад байгаа л да. Яг хөө бусад арга барилууд ямар одоо логикийн хэмжээнд мөнгө олдгийг те.
бидний арилжааны арга барилын хэмжээнд бол бид нар бол тэгж мөнгө олдог байгаа тий зах зээлээс. Бидний философи гэх юм уу те хамгийн одоо баталгаатай, хамгийн риск багтай, хамгийн сэтгэл зүйн хэмжээнд тайван те яг л ажил хийж байгаа юм шиг ингээд стейбл урт хугацааны хэмжээнд ингээд өдөр болгон мөнгө хийгээд явах боломжтой гэдэг үүднээс бид нар энэ философиг одоо ингээд юуж байгаа юу гэсэн үг. Ингээд наагур дайраад байгаа байхгүй юу. Мэдээж наагур цагаар янз янз юм хийж болно. Гэхдээ хамгийн ингээд нэг тийм тайван ингээд нэг тийм гэвэл тэгэхээр буулж тийм ээ энэ бол тэр чигээр буулж. Тэр юм сол бас энэ зах зээлүүд чинь бүгд адилхан буулж байгаа. Гэхдээ дүр зургийн хэмжээнд жоохон өөр байгаа тий. Тэгэл яг бас л стап үлээгээл бас л сигнал үлээгээл явчихна гэсэн үг. Ревьюгийн хэмжээнд ярих юм бол яг буулж хിവэрэл нөөцлөгдсөн юм аа. За ойл доош явсан тий. Тухайн энэ блокны хэмжээнд бид нар хийсэн контракт ихэлсэн тий. Контрактын хэмжээнд бид нар доош гаралтай. Ойлын хэмжээнд бид нарт easy block хэрэгтэй тий. Easy block-ны хэмжээнд гаралт үүссэн. Цөмөө тестлсэн те тухайн үеийн чинь цөм байгаа цөмөө тестлсэн буцаага доош гаралтай санаачлах зэдэ тал руу энд бол тэр чигээр шорт. Тэгээд guys ерөөхдөө энэ 7 хоног те бид нар хэлсэн шүү дээ энэ 7 хоног цааш на брейк хийх санаатай 7 хоног байна. Тэгэхээр pullback ороод тэгээд дахиад доош бид нар хүлээсэн те одоо энэ хүлээлтүүд ямар байсан? Correction ороод буцаа pullback-ийн хэмжээнд бид нар хаашаа харсан. Энэ manipulation-ыг хийгээд те тухайн liquidity-г аваад хоньсон дүүтсэн байгаа сэлрүүдийг аваад доош явна гэсэн хүлээлттэй байгаа. Тэгэхээр яасан 5 өдрийн байдлаар бид нар stop action орсон байна. Гэхдээ энэ stop action айгуу сул байна. Тулж очихдоо айгуу хүчтэй баяраар очсон байгаа учраас энэ левелээр дуусахгүй баха миний бодлоор. Ингиж ийшээ орж ирмээр байна. Энэ асуудал маань энэ асуудлыг хэн шийдэх вэ гэхээр цагийн тайм фрейм шийднэ л дээ. Цагийн тайм фрейм шийднэ. Тийм учраас хэрвээ цагийн тайм фреймын санаачлага дээшээ байгаад ах юм бол бид нар дээшээ явчихна л гэсэн үг. Тэгээд цааш нь энэ левел рүү орно гэсэн үг шүү дээ. Ийшээ орно гэсэн үг. Энэ рүү ингэж эндээсээ бол яалтчгүй санаачлага бол сэлэр тал руу солигдох байх тийм ээ. За цагийн тайм фрейм дээр юу болж байгааг тэгэл харцгаая. Inside дээр доош гаралтаа өгөхгүйгээр шууд дэш явцсан байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол wave зурмааргүй байна. Point of control гэсэн үг шүү дээ. Тэгэл яг энэ point of control-ийн хэмжээнд бид нар юу хийгээд байна? Ийшнээ доош нь manipulation хийсэн байна дээ. Дэшнээ гарсан байна. Буцаагаад тест хийсэн, тестийн manipulation хийсэн. Одоогийн байдлаар Европын зах зээлийн хэмжээнд санаачлага баяр тал руу энэ явах юм байна л да. Явах хувийн тогтолцоо бол маш өндөр байна гэсэн үг. Энэ manipulation хийж байгаа байдлыг нь хар ерөөсөө ямар ч баланстай хөдөлгөөн биш зүгээр ингээ хутга зааж байгаа юм шиг орж ирж байгаа байхгүй юм баланстай те. Manipulation имбаланстай байх тусмаа сайн гэдэг зүйлийг бид нар бол мэднэ тийм ээ. Тэгэхээр хэцүү блокны point of control яг тухайн үед энэ ч бас тестүүд янз янз юм байсан. Энэ бол арай сул блок байна тийм ээ. За ийш ингэж бий оруулчих. Энд бол дөнгөж тест левел. Энэ доторх левел явж байна. Энийг бол нэг тооморгүй байна. Ингээд тест левел үлдээ чи. Тэгээд доторх левелийн хэмжээнд бид реализацийн брейк хийсэн байна те. Зүгээр ингээд л өрчмөр юм байна дөө. Тэгээд яг бид нар жоохон задарсан гаралт бол одоогийн байдлаар бол байхгүй те. Энд бол зүгээр зангийн хэмжээнд те. Дээшээ гарч ирлээ. Доош нь явахдаа дахиад доош явж байгаа юм шиг болоод занг үлдээсэн байна те. Тэгээд гаралт маань цэвэр болчих юм бол энэний хэмжээнд бид нар блокод томруулчихна гэсэн үг шүү дээ. Энэ бол цэвэр занг байна. Трендинг дагуу занг тийм ээ. За энэ ч левел тавьчих. Тэгэхээр ойл дээр миний санал болгож байгаа зүйл зүгээр цагийнхаа тайфреймийн дагуу санаачлага байгаа тохиолдолд дагаал тийм ээ. Дагаал орчин свинг барих шаардлага байна уугүй юу? Ерөнхийдөө таргет ойрын таргет бол ишээ 70-83 руу. Ерөнхийдөө season trade хийцэндээ ч болно дөө. Яг тэгэхээр ойл чинь айгүй цааш наашаа шүү дээ. Энэ дээр бол селлерийн зүүн рүү тулсан тохиолдолд энд свинг арилж хийх айгүй буруу. Зүгээр аваад хаяал season trade хийгээ явцсан зүгээр. Свинг хэрвээ хийе гэвэл эндээс аль хэзээ бид нар дахиад доош нь санаачлага солигдоод өдрийн тайфрейм байна. Буцаага трендийнхаа дагуу санаачлага автсан тохиолдолд свинг бол сайн явна. Хизээ свинг сайн явдгийг хизээ свинг муу явдгийг гэдгийг бас аюу сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол авсан арилжаа болгон чинь ерөөхдөө тэгэл 5-6 мянган пип өгөх шаардлага байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг л би яг свинг авч гин үү, day trade хийгээд гин үү, season trade хийгээд гин үү гэдгийг бас аюу сайн мэдэх хэрэгтэй тийм ээ. Арилжааныхаа потенциалыг сайн мэдэхгүй бол бүтггүй шүү дээ. За ойл нэг тиймэрхүү. Ерөнхийдөө энэ 7 хоногт сайхан шорт ажиллаж марна тийм ээ. Ерөнхийд дүр зургийн хэмжээнд.
яг контракт дуусгаж байгаа биз дээ. Одоо ингээд контракт чи ойлын контракт ерөөхдөө 20 доор дуусдаг тийм ээ. Тэгэхээр ерөөхдөө шинэ контрактынхаа байдлыг хараад шинэ контрактын хэмжээнд цаашаа явах нь үгүй гэдгийг хараад тийм. Тэгэл ажиллал явуучих хэрэгтэй юм байна. Thank you. NQ маань удахгүй контракт дуусгаж байгаа. Энэ 7 хоногт ерөнхийдөө бол солигдолт нь орчин тийм ээ. 7 хоногийн турш ерөнхийдөө солигддог. Энэ 7 хоногийн турш одоо хуучин контрактнаас шинэ контракт руу бойлон бол шилжинэ. Тэгэхээр ерөнхийдөө бол миний зөвлөгөө бол энэ 7 хоногт бол харилцаа хийгээд угаасаа бүтэхгүй. Нэг хөлтөө яа тэгэхээр кластерууд, дельтанууд, бойлонууд бүр ингэж шал замбраагүй бол авчна. Хөдөлгөөнүүд нь ч их сайгүй замбраагүй утга учиргүй хөдөлгөөнүүд орж ирэн цааш наашаа савсан байдлаар. Тэгэхээр хэдүүлээ одоо ерөнхийдөө яамаар байна. Ерөнхий дүр зургийн хэмжээнд бол угаасаа шорт хармаар байна л. Яа тэгэхээр цөмийн хэмжээнд бол бид нар энэ ч цөмтөө байна те. Магадгүй бид нар ийш орж болж байна. Тэгээ эндээсээ буцаага шорт хармаар байна. Ерөнхий дүр зургийн хэмжээнд бол шорт байна л да. Яг энэ чинь селлерийн зоон учраас тийм ээ. Байрын зоноос бид нар аль хэзээ реакшн орцсон учраас хэрвээ бид нар шинэ контрактын хэмжээнд шүү guys. Шинэ контрактын хэмжээнд хэрвээ бид нар энэ чинь өдрийн таймфрейм дээр нөгөө нэг бидний хардаг хэцүү блокныхоо позишнийг аваад гаралтыг нь доош нь хийцэн байх юм бол бид нар энэ газруудыг бүгдийг брейк хийнэ гэсэн үг. Энэ газруудыг. Тэгсэн тохиолдолд бид нар өдрийн таймфрейм дээр позишн аваад позишныхаа гаралтыг цэвэрхэн доош хийчмээр байна. Тэгэхээр энэ бол зүгээр өнөө маргааш шийдэгддэг асуудал биш гэсэн үг л дээ. Хэдүүлээ харах хэрэгтэй байна л гэсэн үг тийм ээ. Шинэ контрактын үүднээс позишн хаана авч ийн? Дээх нь хавьд авчвал зүгээр л байгаа л да мэдээж тийм шорт явах гэж байгаа бол үнэтэй үнцнээр аваад тэгээд үнэтэйхэн шиг үнцнээр аваад доош нь болгоцсон зүгээр шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр зүйлийг харах хэрэгтэй. Хэрвээ тэр блокныхоо гаралтыг тийм хэцүү блокныхоо гаралтыг дээш нь хийцэн тохиолдолд надад бол байдлын байхгүй. За окей дүүл дээшээ гэл тэгэл хэдүүлээ дээшээ явчихна л гэсэн үг. Трейдеруудын хэмжээнд ямар нэгэн бидний хувьд бол ямар нэгэн ирэх ашиг байхгүй шүү дээ. Хаашаа явна уу ерөөсөө байдлын байхгүй. Магадгүй одоо ингээд зах зээл маань те хувьцааны зах зээл маань дахиад дээш явахыг хүсэж юм билүү бид нар мэдэхгүй шүү дээ. Аль эсвэл нөгөө талаас big short оруулах гэдэг юм билүү те. Одоо ингээд бид нар замбраагүй дээш явлаа шүү дээ. Эннийхээ том correction-ыг те оруулахыг хүсэж юм билүү те. Ийшнэ сарын таймфреймийн хэмжээнд ийшнэ орж ирэхийг хүсэж юм билүү. Тэгэхээр тэрийг бол бид нарт өдрийн таймфрейм л хэлж байна. Жижиг 1 цаг маяг 4 цаг 5 маяг ерөөсөө ямар ч хамаагүй. Энд бол ерөөсөө дор ажил өдрийн таймфрейм хэлж байна. Хамгийн багтаа. Өдрийн таймфрейм тэгээд 7 хоногийн таймфрейм. Тэгэхээр энэ дээр бол том таймфреймийн асуудлууд аа гэдэг утгаар бид нар өдрийнхөө таймфреймийн байдлыг харах хэрэгтэй гэсэн үг. Энд бол яг селлерийн зоон дээр бид нар одоо контракт маань дуусна. Контракт дууссаны дараа бид нар дахиад 1-7 хоног, 2-7 хоног позишн авна шүү дээ. Тэгэхээр бол миний бодлоор бол 10 сарын ихэр дөнгөж нэг олигтой шиг дүр зураг бол орж ирэх байх шүү. Окей, Nasdaq дээр. Тэр хүртэл бол тэгээд энэ бол ерөөсөл одоо day trade, season trade төрлийн юм. Тэгээд зүгээр liquidity хүртэл цагийн таймфреймing одоо ямар нэгэн liquidity байлаа гэж бодох юм бол эндээс дараагийн liquidity хүртэл ингээд нэг иймэрхүү төрлийн хөрхөн season trade төрлийн жижиг сажиг юмнууд л байна гэхээс ш. Бүр өдрийн таймфрейм 7 хоногийн трендийн хэмжээнд бол бид нар энэ ямар нэгэн ярих ерөөсөө боломж байхгүй гэсэн үг. За нэг тиймэрхүү байна. Би зах зээлийн байдал. Одоо энэ минь байгаа байдлыг харал та. Аль хэзээ нэг флат нь эхэлсэн байна шүү дээ. Одоо 5 минутын байдлыг хэдүүлээ харлаач гэсэн. Одоо энэ зүйлийг харал та. Энэ юу юм? Арай л дэндүү байгаа байхгүй тий. Фүү. Тэгэл дахиад зөндөө байж байгаа л дахиад энэ чинь юу зүгээр позишн аваад эхэлсэн байгаа байхгүй шинэ контрактын дээр. Энэ юу хийгээд байгаа? Энэ яг л энэ хавьяасаа позишн аваад байгаа байхгүй. Зүгээр энэ позишн авалт. Энэ 19,500-ийн хавцаа тий. 19,500-ийн хавцаа. За тийм байна guys. Асуух сонирхох асуудлууд байвал асууж болно. Тэгээд 7 дугаар эсэлтийн бүртгэл маань явж байгаа гэдэг зүйлийг та хэд сануулъя те. Хэрвээ сонирхож байгаа бол энэ бол таны боломж. Одоо ч бид нарт юу лээ? Захих хугацааны хэмжээнд 1 2 2-7 хоног та хэд байгаа юм байна шүү те. Бүртгэлд орох хүсэлтэй хүмүүс мань байвал 2-7 хоногийн хугацаа байна. За тэгээ мэдээж бүртгэлээ бол манай сайтн дээр хийн тийм ээ. Линкүүдийг бүгдийг тухайн видео description руу оруулъя. 7 дугаар эсэлтийн хүмүүс маань аль хэзээ бүртгэлээ хийгээд төлбөрөө төлөөд аль хэзээ ихнийхээ хичээлүүдийг үзээд эхэлсэн хүмүүс бол байгаа. Тэгэхээр та хэд маань төрүүлээд орж ирээд хичээлээ аль хэзээ үзээд эхэлчих бас болно. Цагаас өмнө тийм ээ. Сургалт төгсгөөс эхлэхээс өмнө. Тэгэхээр энэ бол та хэдийн шийдэх асуудал 2-7 хоног байгаа. Тэгээ бодож байгаа хүмүүс маань байвал амжуулаарай. За өөр асуух зүйл
санал болгох зүйлүүд. Индикаторуудыг та хэд бас нэг сонирхоод үзээрэй те. Индикаторуудын хэмжээнд сайтн дээр бас мэдээлэл байгаа. За тэгээд өнөөдрийнхөө ревю хэдүүл ингээд дуусчихъя. Арилжаанд амжилт хүсье guys. Ерөнхий дүр зургууд бол ойлгомжтой те. Ерөнхий тикрүүдийн хэмжээнд. Тэгэхээр тэр ерөнхий дүр зургийнхаа дагуу арилжаа сайгаа хийгээд тэгээд явцгаарай амжилт хүсье. Сайхан профиттой 7 хоног байгаасаа тийм ээ.